Энэ удаагийнхаа бичлэгээр 2024 онд нээлттэй хийсэн адал явдал төрлийн Deadpool and Wolverine киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Адал явдал инээдэм төрлийн гинтийн эргэлтүүдээр дүүрэн мөнгөний үнээр уран сайхны киног Univision DDS Look TV-гээс хүлээн авч үзээрэй. Арилгын мөнгө чи эзэггүй байхгүй юу? Хийсэн гэдэг юм. Макарена. Мөнгөний үнээр Univision DDS Look TV. Deadpool логон кинонд нас барсан логоныг оршуулсан газарт ирж байгаагаар кино эхэлнэ. Тэрээр логоныг амьд байгаа гэж найдан шуудхан л булшийг нь ухаж эхэллээ. Харамсалтай нь түүний найдварын тасарч логоны арга ясыг нь л олов. Урам нь хугарсан Deadpool логоны арга ясыг хажуудаа суулган элдвийг чалчиж түүнийг өөрт нь ямар их хэрэгтэй байгааг тайлбарлана. Энэ үед ЦЗБ буюу цаг хугацааны зөрүүний байгууллагын ажилтнууд Deadpool-ийг дүрм зөрчсөн хэмээн баривчлахаар порталууд нэн гарч ирлээ. Улмаар Deadpool ЦЗБ-гийн ажилчдыг хэрцгийгээр хөнөөнө. Тэрээр логоны арга ясыг нь ашиглаж ажилчдыг хөнөөсөөр. Эцэст нь Deadpool энэ бүхэн яаж болсон бэ гэдгийг ярьж өгснөөр өмнө нь болсон үйл явдлаар кино үргэлжлэнэ. Өмнө нь Wade цаг хугацаагаар аялагчийг ашиглан хэд хэдэн цаг хугацаанд очжээ. Энэ бүхэн 2018 оны 3 дугаар сарын 14-нд эхэлсэн юм. Wade дэлхий 616 руу шилжин Marvel ертөнцид очиод ярилцлаганд орж Happy Тандан Avengers-т нэгдэх хүсэлт тавив. Тэрээр өөрийнхөө чадвар болон хүчийг хэлж Avengers-т нэгдэхдээ баяртай байх болно гэдгээ хэллээ. Гэтэл Happy Avenger бол хүмүүст хэрэгтэй болохоор л тэдэнд туслахын тулд оршин байдаг. Харин хүчтэй чадвартай нэгэн Avenger болдоггүй гэдгийг тайлбарлана. Урам нь хугарсан Deadpool өөрийн ертөнцид иргэн ирж энгийн амьдралдаа буцаад хөл тавилаа. Дэлхий 10,005 6 жилийн дараа. Тэрээр Deadpool байх амьдралаа орхиж хуучин машин борлуулдаг нэгэн болжээ. Найз Питер нь түүнийг буцаад Супербаатар болно хэмээн найдаж өмсгөлийг нь шүүгээндээ хадгалдаг харуулна. Питер Wade хоёр харж явхад түүнийг хэнэгэн ажиглаад зургийг нь дараад байгаа мэт санагдав. Дараа нь Wade Петрийн хамтаар гэртээ ирэхэд найз нөхөд танилуд нь түүнд төрсөн өдрийн гинтийн бэлэг барина. Wade найзуудтайгаа ярилцаж төрсөн өдрийн үжлэг зохион байгуулсанд нь талархана. Тэгээд Wade бялууныхаа лаг үлээхтэй зэрэгцсэн хаалгыг нь тогшлоо. Wade хаалгаа нээхэд ЦЗБ-гийн ажилтнууд түүнийг баривчилж порталаар төв рүүгээ аваад явчихав. Тэнд Wade ЦЗБ-гийн ахлах ажилтан Paradox-тай уулзсан. Paradox түүнд ЦЗБ-гийн тухай ямар үйл ажиллагаа явуулдаг тухай дэлгэрэнгүй тайлбарлалаа. ЦЗБ бол ариун цаг хугацааны шугамыг хамгаалах үүрэгтэй байгууллага ажээ. Энэ үед Wade цаг хугацаагаар шилжигчийг ашиглан шилжиж цаг хугацааны шугамд саад учруулсан болохоор ЦЗБ-гийн ажилтнууд өөрийг нь энд авчирсан гэдгийг ойлгов. Paradox Wade-ийг илүү том зорилгын төлөө сонгогдсон гэдгийг нь хэлж хэрвээ энэхүү эрхэм зорилгыг биелүүлэх юм бол ЦЗБ-д ариун цаг хугацааны шугамыг хамгаалахад нь туслана гэдгийг тайлбарлалаа. Тэд Wade-д хэд хэдэн дэлгэц харуулж түүнийг сүүлийн үед ажиглаж байснаа илэрхийлээд Avengers-ийн нэг болох саналыг тавих ба энэ үед нэгэн дэлгэцэн дээр Thor шархацсан Deadpool-ийн төлөө шаналн уйлж байгаа нь харагдана. Thor-ыг өөрийнх нь төлөө гашуудан уйлж байгааг харсан Wade энэ талаар догтлон асуухад Paradox түүнийг одоо гол зүйлдээ анхаарлаа хандуулахыг хүсэв. Paradox түүнийг өөрийнхөө цаг хугацаанаас гарч дэлхий 616 руу очиж тэндээ амьдрахыг хүслээ. Үүнийг сонсоод дэлхий 616 руу очиж Avenger болохыг дандаа хүсдэг байсан Wade маш их баярлаж өөрийгөө Marvel-ийн Есүс хэмээн цоллоно. Тэгээд тэрээр өөрт нь нэг зүйл хэрэгтэй хэмээн шинэ аялалдаа зориулж өөртөө тохирсон өөрийнхөө дуртай өмсгөлийг шууд хийлгэж иргэн ирэв. Deadpool өөрийг нь яг одоо гэрлүүнд буцаавал найзуудтай тушаал дэвшснээ мэдэгдмээр байна гэдгээ хэлнэ. Гэсэн хэдий ч Paradox Deadpool-д орчлон ертөнц бүрт зангуу байдаг. Deadpool-ийн ертөнц зангуугаа алдсны улмаас удахгүй сүрэх тул буцах хэрэггүй гэдгийг мэдэгдлээ. Зангуу гэдэг нь маш чухал хүн нь нас барахад тухайн ертөнц аажмаар устдаж алга болдог гэж тайлбарлав. Үргэлжлүүлээд Paradox Deadpool-ийг өөрийнхөө ертөнцийн зангуу нь биш гэдгийг хэлж харин түүний ертөнцийн зангуу нь баатарлагаар амиа алдсан Logan гэдгийг тайлбарлана. Logan нас барснаар Deadpool-ийн амьдарч байгаа дэлхий 10,005 сүрэх аюулд оржээ.
Үнийг сонсоод Дэдпул бухимдаж парадоксоос энэ сүрлийг зогсоохыг шаардана. Гэтэл парадокс Дэдпулийн ертөнцийг сүрүүлэхийг хүсэж байгаагаа илчлэв. Хэдийгээр ЦЗБ-гийн дээд удирдлагууд торгилдогч парадоксын хувьд Дэдпулийн ертөнц сүрэхэд 2000 жилийн нас байгаа ч өөр олон ертөнцийг хяндаг болохоор Дэдпулийн ертөнцийг дэмий хүлээж цагаа үрэлгүүгээр шуудхан л хугацааг нь богиносгож сүрүүлнэ гэдгээ хэллээ. Тэрээр Дэдпулд цаг хугацаа урагч гэх машиныг харуулж энэ төхөөрөмж түүний дэлхийг сөнөөж чадна гэдгийг хэлв. Парадокс өөрийгөө ЦЗБ-гийн удирдлага болохыг хүсдэгэ хэлээд үр ашигтай ажиллаж болно гэдгийг харуулахын тулд Дэдпулийн ертөнцийг хурдан бөгөөд энэрэнгүүгээр сөрүүлнэ гэдгээч тайлбарлана. Тэгээд парадокс Дэдпулд 2 сонголт өглөө. Нэгдүгээрт хайртай хүмүүстээрээ буцаж очиод 72 цагийн дотор устж уулна. Хоёр дахь нь ариун цаг хугацааны шугаманд нэгдэж Avengers-ийг нэг болж чухал нэгэн болох. Гэсэн ч Дэдпул өөрийн сонголтыг хийж парадоксын төхөөрөмжийг нь булаан хамрыг нь мөргөөд өөрийн ертөнцөө сүрүүлэхгүй тулд өөрийн ертөнцийн зангуу болох логоныг олж авчирхаар порталаар шилжив. Тиймээс л тэрээр логоныг амьд угаасаа гэж найдан булшин дээр нь ирсэн нь энэ ажээ. Ингээд маш олон ЦЗБ-гийн ажилтнуудыг хөнөөснийхээ дараа Дэдпул үлдсэн ажилтнуудыг хэрцгийгээр хөнөөлөө. Ийхүү Дэдпул өөр амьд логоныг хайх ажилд орж өөрөөр ертөнцөөр аялж эхлэнэ. Нэг ертөнцөд намхан биетэй логон байдаг бол өөр нэг ертөнцөд гар нь мухар болсон логон, өөр нэг ертөнцөд нэг нүдээ алдсан логон, бүр тамд цовдлуулсан логон хүртэл байх нь тэр. Эдгээр ертөнцүүдэд Дэдпул тулалдахтай тулалдаж ярилцахтай ярилцсан ч тохирох логон олдсонгүй. Эцэст нь тэрээр уушин газар архиуж байгаа логон дээр ирж түүнтэй яриа өдлөө. Тэгээд тэрээр логоныг өөртөө хамт явахыг хүсгэхэд логон татгалцснаар тэрээр түүний толгойд бууга тулгаж өөртөө нь яв хэмээн сүрдүүлнэ. Гэтэл логон шилтэй архийг залглан дараа нь тасраад унчхав. Улмаар Дэдпул түүнийг дэвшин порталын хаалгаар парадокс дээр авчирлаа. Дэдпул парадокст энэ новш өөрийгөө хөнөөснөөс болж миний ертөнцөө сүрнэ гэж чи хэлсэн. Одоо асуудал шийдэгдлээ гэж хэлнэ. Логоныг харсан парадокс түүнийг байж болох Wolverine-ийн хамгийн муу хувилбар болохоор Дэдпулийн ертөнцийн зангуу нь болж чадахгүй гэдгийг тайлбарлав. Учир нь энэ логон өөрийнхөө ертөнцийн олон зуун хүмүүсийн үхэлд буруутай өөрийн ертөнцөө сүрүүлсэн гэдгийг хэлнэ. Тэгэд парадокс Дэдпулд дарганаар нь түүнийг онцгой гэж үзсэн болохоор Marvel-ийн ертөнцид сайхан амьдрах боломж өгч байхад эсвэргээрээ ЦЗБ-гийн ажилчдыг нь хөнөөсөн гээд шийтгэл болгож хоёуланг нь хоосон зай руу илгээх нь тэр. Хоосон зайд Дэдпул ухаан ороход логон түүнийг сүлбэн өргөж хаана авчирсныг нь асуулаа. Дэдпул ч хаана байгаагаа мэдэхгүй байснаар тэд хоорондоо маргалдаж улмаар маргаан нь тулаан болон хувирна. Хэсэг тулалдсны дараа Дэдпул логонд түүний тусламж өөрт нь хэрэгтэй байгааг хэлсэн ч логон өөрт нь огтхон ч хамаагүй гэдгээ хэлснээр дахин тултахаас өөр сонголт үлдсэнгүй. Хэнхэн нь үхэдгүй эргэн түлждэг чадвартай хоёрын тулаан энэ тэнцүү өрнөсөөр. Эцэст нь логон Дэдпулийг илрүүлж толгойг нь дастах гэхэд Дэдпул нөхцөл байдлыг залруулж чадна хэмээн болиуллаа. Дэдпул ЦЗБ-д өөрийнх нь ертөнцийг сүрүүлэх хүч байгаа шиг логоны ертөнцийг өөрчлөх хүч байгаа. Тиймээс хамтдаа буцаж очиод логоны ертөнцийг засч болно гэж амлав. Энэ үед нэгэн нөмрөгтэй хүн өөрсдөө хоорондоо тулдаад байх юм бол ялагдана гэж хэлнэ. Дэдпул түүнийг хараад таньж сонгогдсон супер баатар хэмээн логонд тайлбарллаа. Энэ үед энэ газрыг захирдаг Кассандрагийн хүмүүс машинтайгаа ирж байх нь тэр. Өнөөх супер баатар Дэдпул логонтой нэгдэж нөмрөгөө тайлахад Ахмад Америк байлаа. Кассандрагийн хүмүүс ирэхэд Ахмад Америк маань генетл гал болон хувирч дээшээ хөөрөн дайсан руугаа дайрав. Улмаар энэ нь Ахмад Америк биш, харин гайхалтай дөрвийн гал болж хувирдаг дөрв болж таарна. Харамсалтай нь түүний галын хүч дайсанд нь нөлөө үзүүлж чадсангүй. Тэрээр эмзэг эрхтнэрээ төмөр дээр унаж дараа нь газарт унах нь тэр. Дараа нь Кассандрагийн өөр нэг хүн логонтой тулалтахаар болсноор Дэдпул түүний биенээс сэлэмнүүдээ сугалж авлаа. Тулаан эхэлж логон дайсныхаа толгойг ганцхан завчилтаар таслана. Дэдпул толгойг авч танай хатан хаан хүрээсээ үхчихлээ хэмээн даапаалж өнгөрсөөр. Энэ үед харамсалтай нь соронзон төхөөрөмж ажилуулснаар логон Дэдпулийг хавчаан соронзонд наалдаж удахгүй маш том төмөр соронз руу татагдав. Дэдпул ухаан ороход түүнийг логоны хамтаар хүлсэн байх ба
хүн бамбар Жонич баригдсан байлаа. Одоо тэднийг хоосон зайг захирагч Кассандра руу авч яваа юм. Тэд явж байхад Жоны нөгөө хоёрт Кассандрагийн айрмын Алиот гэх хинч ялж чадахгүй устгагч авраг мангасын тухай ярина. Гэтэл Логан эндээс мултарч Цезеб рүү буцаж очино гэдгээ хэлэхэд Жоны инээж энд нэг бол Алиотын хоол болно, үгүй бол Кассандрагийн төлөө ажилдаг юм гэж тайлбарлав. Удалгүй авраг хүн шоргоолж дотор Кассандрагийн байрладаг газар тэд ирлээ. Энд Кассандрагаас гадна түүний айрмын янз бүрийн мутантуудын болон Жагернаутын хувилбар байх ажээ. Кассандра тэдэн дээр ирээд өөрийгөө профессор Чарльзын ихрэн гэдгээ илчлэнэ. Тэд төрөөгүй хэвлийдэ байхад Чарльз Кассандраг хүүгээр нь боомлж хороохыг оролдсон ч тэрээр амьд гарчээ. Кассандра Жонитэй олон жил хөөцөлдсөн гэхэд Дитпул Кассандрад ирэх замдаа Жоны өөрийнх нь тухай юу гэж хэлснийг ховлоно. Жоны түүнийг дүлзэн сэтгцийн өвчтэй шулмас зэрэг элдвэр хэлсэн гэдгийг Дитпул хэллээ. Үнийг сонсоод ууралсандаа Кассандра ганцхан тохилтоор Жоныгийн бүх арсыг нь биеэс нь шувтлан авч хөнөөх нь тэр. Дараа нь Кассандра өөрийг нь хөлд ороогүй байхад Цезеб ийшээ илгээсэн ч энэ нь хамгийн сайхан зүйл байсан гэдгийг хэлнэ. Учир нь тэрээр одоо хоосон зайд хүчээ чөлөөтэй ашиглаж чадна гэдгээ тайлбарлав. Тэгээд тэрээр Логоныг өөртөөгөө нэгтгэхийг хүслээ. Гэсэн ч Лого эсэргүүцэж Кассандра руу дайрдагч түүнийг хялбархан газарт булаад зайлуулчихна. Үүнийг харсан Дитпул Кассандратай ямар ч асуудал байхгүй зүгээр л харж найзуудаа аврахыг хүсэж байгаагаа хэлв. Кассандра түүнийг гэрт нь хүргэж чадах ч хүсэхгүй байна гэж хариуллаа. Тэгээд тэрээр Дитпулийн толгойд гараа хийж түүний бүхэл дурсамжийг нь уншина. Энэ үед Логан Кассандрагийн араас нэвтэ сөлбөхөд Дитпул түүний зүрхэнд хутгаа зов. Харамсалтай нь энэ дайралтууд Кассандрад нөлөөлсөнгүй тэрээр багталтайгаар инээмсэглэн Логоныг холдуулж хутгахыг соглолоо. Улмаар Кассандра Алиотыг өсөж байгаа болохоор тэднийг идэх цаг болсныг хэлээд явна. Алиот дөхөж ирэхэд бүхэл мутантууд амиа аврахаар зүгтэж эхлэв. Алиот ирэхэд манай хоёр хөөрдөг төхөөрөмж ашиглан тэндээс зүгтааж аюултай газраас холдож амжлаа. Газарцны дараа тэдэн рүү бяцхан нохой гүйж ирснээр Дитпул жаргалтайгаар тэврэн аавна. Энэ үед өөр нэгэн Дитпул ирэх ба өөрийгөө феминист бөгөөд сайн пул гэж танилцуулав. Амьдралын үг чи эцэггүй байхгүй юу? Хийдсэн гэдэг юм. Макарена. Мөнгөний өнөр Univision Digital Look TV. Тэгээд нохойгоо Мэри Поппинс буюу нохой пул гэж хэллээ. Сайн пул энд Дитпулийн маш олон ууртай хэрцгий хувилбарууд байгааг ч хэлв. Гэтэл Логан өөрсдийгөө хөлийн бүс рүү явж байгааг хэлснээр сайн пул тэдэнд газар дөхөхтэй ашиглах өөрийн машинаа санал болголоо. Ингээд тэд сайн пулийн машиныг нь авч холын замдаа гарна. Замд явахдаа уйдсан Дитпул Логоны хувцсыг нь шоолсноор түүнийг уурлуулж Дитпулийг амаа хамхихыг хүсв. Удалгүй Дитпул Логоноос хэрвээ Цезеб түүний ертөнцийг өөрчлөх юм бол хамгийн түрүүнд юу хийхийг нь асуулаа. Логон гинэт машинаа зогсоож хэрвээ гэж юу гэсэн үг юм? Тэд засаж чадах эсхийг чи мэдэхгүй тийм үү? Хэмээн хөлөнд нь сарвууга зооно. Дитпул өөрийгөө өөдрөгөөр найцсан юм гээд найзуудынхаа зургийг харуулж өөрийнх нь ертөнц болсон хайртай хүмүүсээ аврахад Логоныг хэрэгтэй гэж тайлбарлав. Тэгэд ядчил Логоны нөгөө хувилбар ертөнцийг хэрхэн аврахаа мэддэг байсан. Харин одоо Логоны хамгийн муу хувилбартай гацчихлаа гэдгээ Дитпул илэрхийлв. Үүнийг сонссон Логан уурандаа Дитпулийг алиалагч төлөвшөөгүй мулгуй тэнэг новш юу ч аварч чадахгүй гөлөг тайчигчтайгаа харилцаагаа аварч чадаагүй гэх мэтээр доромжилсноор тэд дахин хоорондоо зодтолдоно. Тэдний зодоон хэдэн цагийн турш үргэлжилж машин эвдэрч бүхэлдээ цус сулжээ. Урт бөгөөд хүнд тулааны эцэст тэднийхэн хэн нь ухаан алдсан байлаа. Энэ үед хэнийгээ ирж тэдэнтэй хамт машиныг нь аваад хөдлөнө. Дараа нь Дитпул ухаан ороход Логан виски уугаад зогсож байв. Энэ үед гаднаас Электра орж ирэх нь тэр. Түүний араас Блейд мөн Гамбит нар орж ирлээ. Удалгүй Дитпулийн ертөнцийн Логаны аварсан X23 орж ирнэ. Тэд Кассандрагийн хөнөөсөн Жоныг оролцуулаад өөрсдийг нь Цезеб хоосон зай руу цөлсөн гэдгийг тайлбарллаа. Дитпул өөрсдийгөө Кассандрагийн үүрэнд байснаа хэлж хоосон зайнаас гарах цорын ганц гарц бол тэнд гэж хэлнэ. Түүний үгийг сонссон амьд үлдгэсэд хэн ч Кассандрагийн үүрнээс амьд гарч байгаагүй гэдгийг хэлж гайхав. Энэ үед Электра
тэднийг Кассандрагийн үүрнээс гарч чадсан бол хамтдаа тэрнийг дийлж магадгүй гэдгийг хэллээ. Дэдпул Кассандрагийн оюуны хүчийг дуулгаар хаах хэрэгтэй гэд магнетийн дуулга хаана угааг асуухад Блейд Кассандра магнетик хөнөөчхөд дуулгыг нь хайлуулчихсан гэв. Гэтэл Электра өөр нэг дуулгыг Жагернаут өмсдөгч тэр Кассандрад ажилдаг гэж хэлснээр Дэдпул Жагернаутын дуулгыг авах санал гаргав. Ингээд тэд өөрсдийн алдагдсан нэр төрөөс сэргээхийн төлөө нэгдэцгээлээ. Тэд машинтайгаа Кассандрагийн үүрлөөд өгч очиход Блейд пуужин харваж хаалгыг нэвтснээр дотгошоо нэвтэрч машинаасаа бүгд бууж ирэв. Тэдний гол бай болох Жагернаутаас эхлээд маш олон мутантууд тэднийг хүлээж байлаа. Удалгүй тулаан эхэлж Электра, Блейд, Гамбит X23 мутантуудтай тулдаж энэ хооронд Дэдпул Логан хоёр Кассандрагийн үүрлөө орно. Гэтэл Кассандра Дэдпулийг хуруугаад охин шал таазанд хавсарч хан руу шидлээ. Логан түүн рүү дайрахад Кассандра мөн л түүнийг гараараа дохиж сарвууг нь газарт зоож хөдөлгөөнгүй болгов. Дараа нь тэр Логаны толгойд гараа хийж түүний оюун санаанд нөлөөлөн өөртөө нэгд хэмээн ятгахсаар. Логаны хувьд өөрийн ертөнцийн X хүмүүсийн багаа орхисон ба тэд түүний тусламжийг нь хүсэн дуудсан ч Логан тоогоогүй байна. Хожим Логан эргэн ирээд X хүмүүсийг үхсэн байхыг олжээ. Улмаар ууралж гашуудсан Логан өшөг авахын тулд муу хүмүүсийг хөнөөгөөд зогсохгүй, уура барьж дийлэлгүй энгийн хүмүүсийг ч бас хөнөөсөн байна. Энэ хооронд гадаа тулаан үргэлжилсээр X23 Жагернаутын толгойг таслав. Дараа нь тэрээр Блейдийн тусламжтайгаар дээшээ авирч Жагернаутын дуулгыг нь шидэх ба Дэдпул дуулгыг авч Кассандрад өмсүүлснээр түүний хүчийг дарж авна. Дэдпул Кассандрагаас өөрсдийг нь эндээс явуулахыг хүсэхэд Кассандра хэрвээ дуулгыг авахгүй бол өөрийгөө тэднийг эндээс явуулж чадахгүй. Харин дуулгыг авчих бол тэднийг бүгдийг нь хөнөөх хэмээн ацын шалаанд орууллаа. Энэ үед Кассандрагийн хүн орж ирээд түүнийг буудан түүний дарлалыг удаан төвчснээ хэлж байтал Логан түүнийг цохиж унгаана. Хэдийгээр Кассандра өөх гэж байгаач дуулгыг авбал Дэдпулийг хамгийн түрүүнд ална хэмээн сүрдүүлсээр. Эцэст нь Логан дуулгыг ав гэж тушаагаад хэдийгээр өөрийгөө Кассандраг алахыг яс цуснасаа хүсэж байгаач түүний ихэр Чарльз үүнийг хийхийг хүсэхгүй байсан. Хэзээ ч алуулахгүй байсан гэдгийг илэрхийлнэ. Тэгээд энэ Чарльзын төлөө гээд Логан дуулгыг авлаа. Кассандра Дэдпул руу хурууга заасан ч түүнийг хөнөөсөнгүй. Тэрээр Логаны үгэнд уярсан бололтой үргэлжлүүлээд Логан Чарльз бүгд тайртай байсан. Хэрвээ тэр Кассандраг амьд гэдгийг мэдсэн бол гертэн буцаан авчрахын тулд орчлон ертөнцийг ч орвонгоор нэрвүүлэхэд бэлэн байсан гэдгийг хэллээ. Гэсэн ч Кассандра хоосон зай өөрийнх нь гэргээд саяхан энд нэг илвчин ирсэн ба тэрнийг хөнөөгөөд хуруунаас нь чамин бөгж олсон гэд гаргав. Энэ нь Доктор Стрэнжийн нэг хувилбарын бөгж байх нь тэр. Тэгэд Кассандра тойрог үүсгэж энэ бол тэдний гэртээ харих хаалга гэд алиот ирж байгаа болохоор яарах хэрэгтэйг анхааруулна. Улмаар тэд ямар ч эргэлзээгүйгээр тойрог руу үсрэхэд гадан тулдаж байсан нөгөө дөрөв тэднийг харсаар хоцрох ба манай хоёр Дэдпулийн ертөнцөд унлаа. Энэ хооронд Кассандра өөрийг нь буутсан хүнтэйгээ ярилцахад тэрээр Парадокс гэх ЦЗБ-д ажилдаг залуу Кассандраг хөнөөвөл өөрийг нь хоосон зайгаас гаргахаар тохиролцсон гэж хариулав. Парадокс Дэдпул Логан хоёрт оройтсон гэдгийг нь хэлж мөн хоосон зайнаас хэн ч ирдэггүй гэхдээ зэрэгцэн Кассандра тойрог портал үүсгэн ирэх нь тэр. Улмаар Кассандра Парадоксын дурсамжинд нь нэвтэрч ямар ч ертөнцийг устгах чадвартай цаг хугацааг урагч машины талаар мэдэх ба Дэдпул Логан хоёрыг хүчтэй шиднэ. Кассандрад хорон санаа төрлөө. Тэрээр цаг хугацааг урагч машиныг ашиглаж бүхий л ертөнцийг устган ганцхан хоосон зайг үлдээж өөрийгөө бурхан болох болно хэмээн төлөвлөв. Тэгээд Парадоксыг цаг хугацааг урагч машин руу дагуулan явлаа. Энэ хооронд ЦЗБ-гийн удирдлагад Парадоксын хариуцсан дэлхийн 10,005 дээр зөвшөөрлгүй цаг хугацааг урагч идэвхжиж байна гэсэн мэдээлэл ирнэ. Учир нь Кассандра Парадоксыг ашиглан цаг хугацааг урагчийг идэвхжүүлжээ. Тойрог порталаас нохой пүүл гарч ирэн дахин Дэдпултэй нэгдэхэд араас нь сайн пүүл хурж ирэв. Удалгүй порталаас эмэгтэй пүүл гарч ирэх ба түүний араас Дэдпулийн асар олон хувилбарууд гарч ирлээ. Тасархай толгой, ковбой, хүүхэд, самурай, тарган туранхай гэдэл Дэдпулийн хувилбар гарч ирэх нь тэр. Цусаар цангасан тэд бүгд Кассандрагийн төлөө ажилдаг ажээ. Дэдпул тэднийг болиулахаар ятгадагч тэд түүний ятгалгад авталгүй дайралтаа эхлүүлнэ. Улмаар Дэдпул сайн пүүлийг урдаа барин өөртөө халгавч хийж машины ард орлоо.
Маш их суманд оногдсон сайн пүүлээс Дэдпул хэрэг хурдан түлждгийг нь асуухад тэрээр нөхөн түлждэггүй болж таарав. Бусад пүүлүүд ойртон ирэхэд Дэдпул сайн пүүлээр дахин халахвчийн нөгөө машин руу явна. Гэтэл сайн пүүлийн толгой зад буудуулах ба дараа нь Логан нохоо пүүлийг урдаа барин гарч ирснээр нохон тарьтай пүүлүүд галаа зогсоож Логан Дэдпул дээр очлоо. Сонголт үлдээгүй тул тэд Дэдпулийн хувилбаруудтай тулалдахаар шийдэж энэ үед Логан хувцсныхаа багийг өмсөв. Тэд бусдаас яалтчгүй илүү байж эцэст нь бүхэл пүүлийн хувилбарыг хөнөөлөө. Эцэст нь бүгдийг нь хөнөөж дуусаад санаа амартал хүүхэд пүүл шоолон инэхтэй зэрэгцсэн бөхөө Дэдпулүүд төлжин дахиж амиллаа. Ингээд дахин тулдах гэж байтал өөр нэг хувилбар ирсэн нь Дэдпулийн найз Питер түүний өмсгөлтэй ирсэн байх нь тэр. Азар бүхэл Дэдпулийн хувилбаруудад Питер гэж найз байдаг болохоор бүгд найзаагаа хүндтгэн Питерийн үгэнд орж тулалдахаа болив. Логан Дэдпул хоёр парадокстой уулзаж Кассандраг хэрхэн зогсоохыг асуулаа. Парадокс мэдэхгүй гэж хариулахад Логан түүнийг сүрдүүлснээр үннийг хэлнэ. Цаг хугацааг урагч машин метр болон антиметр гэсэн хоёр тэжээлээс их үсвэрээ авдаг. Хэрвээ тэр хоёрын нэг нь тэжээлийн хооронд хэлхээ үүсгвэл төхөөрөмж устна гэж хариулав. Харамсалтай нь хэлхээг үүсгэсэн хинч бай үхэх болно гэдгийг парадокс анхаарууллаа. Улмаар тэдний хэн нь амьд үлдэх чадвартайгаа хэлэхэд парадокс энэ нөхцөлд боломжгүй. Би энэ атом болж задрах болно гэдгийг хэлнэ. Энэ хооронд Кассандра цаг хугацааг урагчийг ажилуулсаар. Гэсэн ч тэд тэжээлийн их усвэр рүү явцгаах ба яг өрөөнд орохын өмнө Логан Дэдпулийг чи өөдрөгөөр итгэсэн гээд найзуудынхын зургийг өгч чамд буцаж очих ертөнц би надад байхгүй. Энийг надад даатга гэж хэлнэ. Энэ үед Дэдпул Логаныг чи бол хамгийн шилдэг бөөлөврийн хэмээн сэтгэлийн үгээ хэлв. Улмаар Логан хаалгыг нээгээд орох гэтэл Дэдпул түүнийг зохин хажуугийн өрөөнд түгжинэ. Дэдпул өөрийгөө Марвелын Есүс гэж хэлээд өөрөө хэлхээг үүсгэж өөрийгөө золиослохоор шийджээ. Кассандра машины үйл явцыг хурцсахсаар. Харин Дэдпул нэг тэжээлийн утсыг нь барьж татаад нөгөө тэжээл рүү нь гар нь хүрэхгүй зүтгэсээр. Энэ үед парадокс бүх зүйл дуусахад хоёрхан хувь үлдсэнийг хараад амжихгүй нэмэн итгэл найдвараа алдана. Гэтэл Логан хаалгыг нэвдэн гарч ирээд нөгөө тэжээлийн баганд сарвууга зоож Дэдпулийн гараас хатгаснаар тэд өөрсдийн биеийг дамжуулан хэлхийг үүсгэлээ. Үүний үр дүнд төхөөрөмж дэлбэрч Кассандра хөх ба Дэдпул Логан хоёрын бие ч задрах шиг л болов. Дэдпулийн нүдний өмнөөр амьдралынхан дурсамжууд хөөрнө. Удалгүй ЦЗБ-гийн B15 хүмүүсийнхээ хамтаар парадокс дээр ирж ЦЗБ-гийн зөвшөөрлгүйгээр ямар ч ертөнцийг хормын дотор устгах чадвартай цаг хугацааны урагч машин бүтээснийхэн төлөө баривчлалаа. Үүнтэй зэрэгцэн Дэдпул Логан хоёр амьд гарч ирээд Дэдпул өөрийн ертөнцийн шинэ зангуу олсон хэмээн хэлв. Тэгэд Дэдпул хэрвээ ганцаараа хэлхээг үүсгэсэн бол өөхөх байсан ч хамтдаа хэлхээ үүсгэсний ачааллыг нь хоёр хувааж амьд үлдсэн гэдгээ тайлбарлана. B15 Дэдпулийн ертөнцөө нөхөн сэргэж байгааг харуулад Дэдпулийг өөрийнхөө ертөнцийг болон цаг хугацааны шугамыг аварлаа гэдгийг хэлв. Дэдпул хоосон зайнаас гарахт нь тусалсан найзуудаа ертөнц рүү нь буцааж болох эсэхийг асуухад B15 үүнд анхаарлаа хандуулна гэж хариуллаа. Дахиад Дэдпул Логаны ертөнцийг засч болох уу гэж асуухад B15 боломжгүй гэж хариулна. Улмаар Логан Дэдпулийн ертөнцид үлдэхээр болж Дэдпул Логанд гэр бүл шиг хамт амьдрах санал тавина. Логан ч зөвшөөрч тэрээр Дэдпулийн амьдрахаар боллоо. Оройн хоолн дээр Дэдпул Логаныг найзуудтай танилцуулж Дэдпул найз бүсгүйтэйгээ уулзраа олсноор бүгд аз жаргалтайгаар кино төгсдөг. Арилгын үг чи эцэггүй байхгүй юу? Хийдсэн гэдэг юм. Макарена. Univision дидишлүк